Одоогоос 30 жилийн өмнө ардын их хурлын тэргүүлэгчдийн 169-р зарилгаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу байгаль орчныг хамгаалах ямыг байгуулсан төвхтэй. Улмаар 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу байгаль орчны салбарын бодлого тодорхойлогдож, боловсрон хөгжиж ирсэн юм. Өнөөдөр тус салбарын үе үеийн удирдлага ажилтан албан хаагчид чуулж өнгөрсөн 30 жилийн олд амжилт цаашдын салбарын хөгжлийг хэлэлцэж байна. Ямар ч байсан манай салбар бол өөрөө одоо эрх зүйн хувьд бол маш тогтвортой, маш одоо зохион байгуулалттай тийм зохицуултыг бол бий болгож чадсан байгаа. Бодлогын хувьд ч гэсэн маш тодорхой бодлогууд бол төвшигдэм гарч одоо батлагдсан байгаа. Тухайлбал одоо 2014 онд батлагдсан ногоон хөгжлийн бодлого байна. За 2016 оны 2 дугаар сард батлагдсан Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлага баримт бичгийн одоо нэг том бүрдэн үсэг нь бол байгаль орчны тогтвортой байдлын одоо асуудал байгаа. Ойн арга хэмжээний үед бол байгаль орчны хуулиудыг улам боловсронгуй болгох, энэ агаар орчныг бохирдуулах, хөрсний бохирдлыг одоо сайжруулах, тэр нь тулгамж байгаа асуудлыг хэлцэж байгаад одоо орон нутгийн бид их баяртай байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяанд одоогоор цаг уур орчны шинжилгээний газар, байгаль орчин хэмжилт зүйн төв лаборатори, нийслэлийн цаг уурын төв, зэрэг 22 газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын 30 захиргаа, усны цав газрын 21 захиргаа болон цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, ойл судалгаа хөгжлийн төв, байгаль хамгаалах сан зэрэг байгууллагууд ажиллаж байна. Цаашид дээрх төр захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, байгаль орчны чиглэлийн хууль тогтоомжуудыг шинжлэх зэрэг олон ажлууд хийгднэ гэдгийг салбарынхан хэлж байлаа.